Mr. Gorbachev, tear down this wall. Би чинь 1990 онд баруун Европоос буян тухайн нисэх бодол дээр буугаад ирж байлаа. Ингээд анхны ардсан нам холбоо байгуулагдаж бид энэ улс төрийн тогтолцоогоо өөрчлөх ийм ажлыг эхлүүлсэн. Ер нь бол 1986-7 онд Зөв Европод улс төрийн хөтөлбөр эхэлсэн байсан шүү дээ. Одоо арчил, эрх чөлөө, хүний эрх гэдэг ингээд чөлөө зах зээл гээд. Тэгээд тэнд яг тэр үед нь би бас тэнд жоохон бизнес хийж явлаа шүү дээ. Тэгээ хийж яваад хоёр герман, зүүн баруун герман хоёр нэгдсэн. Яг тэр үед тэр Бранденбургийн халган дээр болсон Pink Floyd дэлхийн оддуудын том концерт шоуг тэд донд үзчихсэн. Scorpions-ийн Wind of the Change гэдэг нэг одоо гимн болсон баруун Европын эрхчлөөний тухай дуу. Тэр салхи биднэрт эрхчлөөний салхи ирлээ гэдэг дуу байхгүй. Тэгээд тэр юмыг харцгаад тэгээд тэрний дараа Монголд ирээд энэ эрхчлөөний тухай ярих ажилд идэвхтэй оролцож явлаа. Тэр үед чинь маш олон ядуу орнууд байсан. Ялангуяа хуучин коммунист, посткоммунист, социалист орнууд асар ядуу байлаа шүү дээ. Үүний дотор бол хятад байж байна. Би 1991 онд анх хятадд очиод ямар ядуу улс орн бэ гэж би харж байсан. Зөвхөн энэ хүн хөөхөд очиход л зүгээр л бохрын хоолой, бохрын шугам гэж байхгүй. Бохор нь зүгээр гудамжиндаа ил ингээд урсдаг. Тийм байсан. Дараа нь би Бээжин орохын тулд плацкартны вагоноор явж илээ л. Тэнд бол зүгээр шалан дээр хятад самарц хүмүүс шалан дээрээ шүлсээ яал. Ингээл миний дотор муухай болж огоод ингээ явж ирсэн. Дараа нь Бээжинд ирж буучаад Бээжин хотыг хараад Бээжин хот чинь ийм жоохон өргөмөр хот юм байна шүү дээ. Нэг хэдэн шавард өгсөн байшингууд хүмүүс нь асар ядуу. Тэгээд бүгдээрээ цэргийн шинээл нөмөрч гисэн ногоон. Ингээд эндээс би тэнжээ орж исэн. Тэгтэл тэнд бас вагоны буудлын дээр асар их ядуу хүмүүс юм баатантай юм өрчгсөн. Ийм улс оронд ирж исэн. Тэгтэл өнөөдөр хятад улс маань ямар хөгжилд хүрвэ? Бид ямар байдалтай байна вэ? Зүүн Европын орнууд яаж хөгжвөө? Ийшээгээ хуучин зөвлөлт холбоот болсон пост одоо коммунист Оросын республикууд Кавказын нуруунд байгаа хэдэн орн байна. Дундад Азийнхан байж байна. Ийшээ Беларусь, Украин байж байна.
эдгээр ямар хөгжлийн түвшинд хүрч чадваа гэдэг ийм асуудлууд байна л да. За хятад улсыг харах юм бол тэр коммунист диктатур аргаар хүмүүсээ өдөр шөнөгүй ажиллуулсан. Тэг. За тэрний хүчинд бас ялангуяа Америк нэгдсэн улс, Баруун Европ, Япон, Солонгосын асар их хөрөнгө оруулалтууд хэдэн 100 триллионоор долларыг цутгаж өнөөдрийн хятад улсын аж үйлдвэржүүлэх суурийг бий болгож ирснийг одоо харлаа шүү дээ. За Оросын холбооны улс байж байна. Нэг 20 гэрүүл нь Орос орны байгалийн баялагийг бүгдийг гадагшаа гаргасан. Тэ. Гэхдээ Орос орнд тийм хүчтэй аж үйлдвэрээ шинжилж чадав гэсэн чинь чадсангүй. Жижиг хот суурь мужууд нь бол хамгийн хөгжилмөтэй болж үлдсэн. За хуучин цаашаага ингээд явах юм бол пост хуучин социалист орнууд Польш, Чех, Унгар ч гэдэг юм. Тэр орнуудыг ингээ харах юм бол одоо хуучин социалист орн дотроос бол Чех бол хамгийн мундаг хөгжилтэй орн болж чадсан. За Герман мэдээж баруун Европын орн нийлээд баруун Европтойгоо ингээд баруун Европын хөгжлийг шууд авчирч тавьсан зүүн Германд бол. За Польш улсын хувьд бол бас ер нь Чехийн дараа хөгжлөөрөө явж байгаа ийм орн болж чадсан. За Унгарын хувьд бол харин нэг жоохон хувь заяа муутай явж байгаа муу да гэж хардгийн. Нэг нөхөр гарч ирээд нэг диктатор гараад ирсэн. Ингээд олон удаа сонгогддог. Тэгээ илүү улс төрийн гадаад бодлого нь илүү одоо тийм диктатор таталтаар тогтцоотой улс орныг илүү шүтэн биширж явах амьдрах улс орноо өдөн татах ийм хэлбэр рүү явж байгаа харагддаг. Гэхдээ Унгарын хувьд бол бас эдийн засгийн хувьд бол төдийл нэг тийм хөгжилтэй орн хөгжих гэж байгаа. Ядаж хөгжилтэй байлээ хөгжиж байгаа орны тоонд орохгүй ийм хөгжлийн ялгаатай байгаа. За одоо тэгээд бид нар одоо хаана явж байгаа юм бэ? Монгол улс. Өнөөдөр бид бүх үзүүлэлтээр ухарсан. Би ямар нийгмийн тогтолцоо байхын орчин зүгээр бидний улс хөгжлийн ямар төвшөнд байгааг нь л харьцуулаад ингээ харъя л да. Өнөөдөр боловсролын тогтолцоогоо харж байгаа. Хүүхэд залуучуудын боловсрол хүмүүжлийг хар. Саяхан олон улсын байгууллагаас орж ирж манай боловсролын төвшинг тогтоох ажлыг хийсэн. Албасаар 60% бичиг үсэг муу эзэмшдэг гэж гарлаа шүү дээ. Энэ чинь асар том ухралт байхгүй. Социализмын үед 1921 онд Монгол улс үгээгүй ядуу. Хүн амынхан 90% нь баг дийлэнх хэсэг нь боловсралгүй байсан. Бичиг үсэг тайлагдаагүй. Одоо буцаад тэрлүүд өгч юм. За. Социализмын үед бүгдээр баян байгаагүй. Тэ. Жирийн л нэг дундч амьдралтай байсан. Тэ. Тэгвэл өнөөдөр түүхэнд байгаагүй магадгүй 1921 оны өмнөх тэр ядуучуудын нийгэм рүүгээ орж байгаа юм да гэмээр хүн амын 60-70% нь үгээгүй ядуу болсон. Энэ ч өөрөө бидний нэг ухарж байгаа шинж тэмдэг шүү дээ. Ер нь дэлхийн улс орны хөгжлийг тодорхойлдог юм гол хэдэн зүйлүүдийг авч үздэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногогдох ч гэдэг юм. За магадгүй манайхан энэ одоо юу гэдгийг дотоодын нийт бүтээгдэхүүн гэж энийг ойлгохгүй ч магадгүй л да. Тэгэхээр энийг ойлгомжтой хэлээр нь ярих гэвэл хүн амын 60-70% нь ядуу байна гэдэг бол энэ асар муу зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар Африкийн дараа зогсож байна гэсэн үг. Нигер, Чад гэсэн улс орнуудын дараа. Тэгэд энэ үзүүлэлтүүдийг бид бас бодмоор. За гэтэл бид нар чинь хүний эрхийг дээдлж чадж байна уу? Бид ирнэ. Хүмүүсийн эрх чөлөөтэй байж чадж байна уу? Сонгуулаа өгж байгааг нь харах юм бол энэ 33 жилийн чөлөөт нэртэй сонгуулаа өгж байгааг нь харах юм бол бид яавч улс төрийн эрх чөлөөг эдэлж чадсангүй. Тэ? Сонгуулийн худалдаж авдаг, хурам эхэлдэг, тийм ээ, хэлбэрхэн аргаар хоосон амлалт үүрэг авдаг.
Ингээд сонгуулийн авчдаг. Сонгуулийн дараа бол иргэдээ шууд хайдаг, мартдаг. Сонгуулиуд төхөөд ирэхээр л нөгөөдөл хэрэгтэй болж эхэлдэг. Иргэд нь нөгөө нэр дэвшигч нарт. Тэгээ энэ мань өөрөө энэ 33 жил сонгуулийн давтамжаар явж ирлээ шүү дээ өнөөдөр болтол тий. Улс төрийн хариуцлага тогтоох тухай асуудлыг ярьж ирсэн 1902 онд тий. Коммунизм, социализм бид ядуу байсан байна. Бид маш их хүний эрх зөрчиж байсан байна. Олон хүн хилмигдэж гэж ярьж ирсэн. Манай Алтан уургийнхан манаас хэдэн 60 мянган хүнийг хувьсгалын үед байхгүй болгожээ гэж ярьж байгаа. Гэхдээ бид одоо нийт хүн амынхаа өрх гэрэх 60-70% нь үгээгүй ядуу байлгаж жилд хүн ам нь 150-60 мянган хор тавдраар ноцтой одоо эрүүл мэндийн шалтгаанаар өвдөж хавтаад ингээд асар их хүн бурхны орнолоо явж байна. Энэ хэлмэгдүүлэлт биш юм гэж юу? Энэ хэлмэгдүүлэлтийн нэг хэсэг. Энэ хэлмэгдүүлэлтийн нэг хэсэг. Энийг бид анзаарахгүй байна. Тэгээ одоо энийг яах ёстой цаашаа? Одоо бид нар ер нь одоо энэ хөгжлийг энэ Монгол улсыг тэгээ одоо цааш нь яах ёстой? Дахиад сонгуул хийж байгааг нь харуул. Лавл энэ жилийн сонгуул айгүй тэнцвэргүй сонгуул болж байна л да. Нэг тэр сонгуулийн хуулийг гаргасан хүмүүс тэр нэг асар мундаг ухаантай хүн байна. Асар залт. Тэ 16 хоног дотор энэ Монгол улсын газар нутаг дээр байгаа энэ том уудан газар нутагт хүн болгон дээр хурж өөрийгөө сурталчлах боломж байна уу юу гэдэг цаг хугацааны хувьд орон зайн хувьд ямар ч боломжгүй. Ийм нөхцөл сонгуудыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл монголчууд сонгох эрхийг зүгээр цаг хугацаагаар боомлж байгаа байхгүй. Зүгээр л цаг хугацаагаар. За тэгээд та нар хараараа ингээд сурталчилгаа мөрчлөг гэхээр бүх юм болно, болохгүй, ингэж болохгүй, тэгэж болохгүй, ингэж болохгүй. Тэгвэл үндсэнд хуулиндаа тэгвэл бүх үндсийнхаа заалтан дээр болохгүй, ингэж болохгүй гэж бичихгүй яасан. Уг нь үндсэн хуулиндаа бид чинь хүний эрхийг дэдлэн гэсэн биз дээ. Сонгох эрхийг хүн болгоод өгсөн биз дээ. Тэгээ ягаад цаг хугацаагаар боосон юм. Тэ. Ягаад хөрөнгө мөнгөөр нь ялгуурлан татвархаж байгаа. Ягаад ийм тэгш биш, шудраг биш юм сонгуулийн орчныг энэ хүмүүст бүрдүүлээд байгаа. Асуудал энэ дээр байна. Тэ. Тэгээ бүгд найрамдах намын хувьд энэ 20-30 жил өөрийнхөө хөгжлийн хөтөлбөрийг банк төлөвлөж ирсэн. Магадгүй зарим хүн анзаарч, зарим нь анзаардаггүй байж болно. Гэхдээ өнөөдрийн хийж байгаа, ярьж байгаа зүйлүүд бид нар 20-30 жил өмнөөс ярьсан. Тэ хүн болгон гар утстай болно. Интернет та бидний өдөр тутмын хэрэглээ болно. Вич тэгээ дэлхийн ертөнцийн бүгдээр видео колл хийгээд бие биенийхээ дүрсийг харж иж ярьдаг болно. Тэ бид энийг бүгдийг ярьчихсан шүү дээ. Хүн болгон машинтай болно. Тэ. Гэтэ энэ бүх юмны дараа биднэрт ямар зовлон үлдэх вэ гэдэг асуудлыг хүртэл бид нар ярьчихсан. Замын бөглөө төвчрлийг яах юм? Байгаль экологийн энэ хөрсний бохирдолт, агаарын бохирдолтуудыг яах юм? Энээс үүсэж байгаа хор татвар өвчлөл энэ бүх асуудлыг яаж шийдэх юм? Ярьчихсан. Бид нар ярьчихсан. Тэ. Хүүхэд залуучуудын хүмүүжил боловсруулаас гадна бид нар хүүхэд залуучуудын хүмүүжлийг хайчжээ. Тийм учраас хүүхэд залуучуудаа яаж хүмүүжүүлэх вэ? Яаж эх оронч хүмүүжлэр хүмүүжүүлэх вэ? Яаж өндөр технологийн эзэд болгож шинжлэх ухаан, инженерийн мэдлэг боловсруулах илүү их олноор нь оруулах уу? Энэ тухай бид нар төрүүчийн сонгуулиуд бүх сонгуулиудаар ярьжсэн. Гэхдээ энийг анзаараагүй. Нийтээр анзаарахыг хүсээгүй. Зөвхөн өнөө маргаашийн нэг 100,000 төгрөг тий. Өгсөл нэг намын харьяалтай учраас тэрэндээ захирагдан тэрэндээ боомлогдсон өөрийнхөө эрхчлөг үн цэнгүй болгож эрхчлөнүүдэд өгч ирсэн. Тийм учраас өнөөдрийн нийгэмд гараад байгаа энэ хүндрэл энэ бүх юм чинь ерөөсөө бид нар эрхчлөг эдэлж чадаагүйтай холбоотой юм бэл.
За тэгээд намын хөтөлбөрүүдийг хараад ах юм бол бүгдээрээ л тодорхойгүй хөтөлбөрүүд. Бид нар ингэж магадгүй, бид нар тэгж магадгүй, бид нар тэгмээр байна. Бид нар тийм байх ёстой гэдэг ингээд ийм эзэнгүй, хаяггүй, цаг хугацаагүй, үн цэнгүй хөтөлбөрүүдийг төвшүүлдэг. Тийм учраас тэр үн цэнгүй хөтөлбөрүүд нь төрийн эрх авсан намуудад эргээд үн цэнгүй л байдаг. Тийм учраас сонгуулийн дараа бүгдээрээ та бүгдийг хайдаг шít. Хайдаг. Тэ сонгуулаар та нар яаж үнэрхэд байлаа? Сонгуулаар та нар биднээс юу нэхэд байлаа? Хитэн төгрөг авсан та нар. Тийм учраас одоо бол та нар бидэрт хэрэггүй гэж хайдаг шít. Сонгуулийн дараа. Манай иргэд энийг одоо эрх хүч нэг ойлгох цаг болсон бахаа гэж бодож байна. Нөгөө арх угаа шаардсан хүн тийм ээ шатаж гаширдгүй гэдэг шиг эмэгтэй хүн одоо жирэмслээд бас гаширдгүй гэдэг шиг. Ингээл 3 хүүхэдтэй байсан чинь 4-тэй болчдөг. 4-тэй байсан бол санамсаргүй одоо гин алдаад ингээд 5 хүүхэдтэй болчдөг. Өнөөдөр арх ууга дотор нь муухай олцоход шанал чивтгэхдээ за энэ муухай хар усыг дахиад хизээж болгохгүй шүү гэчихэд маргааш дахиад болгодог. Тэгээ ингээд зогсдгүй ингээд яваад байдаг. Тэгээ олон хүүхэдтэй болж болно. Олон хүүхэд бол хүнд ад жаргал авчирдаг. Гэхдээ тэр олон хүүхдийг яаж тэжээх юм? Ямар орчинд өсгөх юм? Яаж энэ улс оронд хэрэгтэй хүн болгох юм? Яаж бусдыг хайрладаг хүн болгох юм? Яаж өндөр боловсрол мэрэгжилтэй болох юм? Энийгээ боддгоо бид нар. За. Асуудал энд байдаг. Тийм учраас энэ сонгуул бол маш тийм шударгаш сонгуул юм уу да гэж харж байгаа. Дахиад нэг юм ингээл бид нарыг нэг юм дүрм зохиоцсон. Тэр дүрм дотор ингээ гавчуулаад хийчихсэн. Ямар ч боломжгүй, болцоогүй ийм тэнцвэргүй сонгуульд өрсөлдүүлэх тухай бид нарт асуудал тавьж байгаа хэрэг. Тэгэхдээ иргэд бид хамтдаа нэгд сул болж чадах юм бол бид энэ сонгуулиар амжилтанд хүрэх. Бид жинхэнэ эрхчлөлөөгөө олж авах. Жинхэнэ хувь зээ амьдралын сайн сайхан хүсэл мөрөөдлийг олж авах юм боломж бүрдэнэ. Бид нэг болж чадахгүй. Дор тус тусдаа зөвхөн удсан улаан амиа удах. Өөрийнхөө өнөөдрийн маргаашийн хэрэглээгээр энэ улс төрийн амьдралд хандах юм бол энэ бүх улам даамжин, улам хүндрэх ийм магадлал өндөртэй байна. За сүүлийн үед бол асар их хэмжээний сонгуул өгтүүлээд асар их өндөр зардал гаргаж байна. Энэ хорвоо ертөнцийн дээр үнцэнгийн юм гэж байхгүй. Хэрвээ энэ сонгуулийн дараа одоо нэг намын ноёрхол дахиад тогтох юм бол та бидний амьдралын өдөр тутмын өргөн хэрэглээний бараа дахин 2 дахин 3 дахин өсөх магадaltaй байна. За мөнгөнийг зөрүүлээд долларын ханш өөрөө бас одоо бараг 2 дахин өсөх магадaltaй байна. Үеийн сонгуулийн дараа долларын ханш бараг 2 дахин өсөж ирсэн. Амьдралын өртөг бас мөн 2 дахин өсөж ирсэн шүү дээ. Тэгээ бид нар одоо энийг мартчихлаа гэж үү? Нийтээр саяхан нугаан автобус гэж. Нугаан автобус өнөөдөр $3,000 автобусыг $120-30,000 бидний мөнгийг итгэжсэн юм байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бараг 70-80% дахин 70-80 дахин ашиг хийж авилгал авч өөртөө ашиглах гэжсэн байгаа шүү дээ бид нар. Тэгээ тэр ил гарлаа. За одоо энийг мартцсан уу? Одоо энийг мартцсан байх тийм ээ. За дараагийн асуудал. Нүүрсний хулгай, дээрэм. Бидний асар их боломж, хөрөнгө мөнгө, бидний ашиг орлогыг тэнд хулгай гэж хэлсэн юм байжээ. Тэгвэл дахиад энэ сонгуулиар энийг мартчихгүй хэвлээ. За арилжааны банкуд төрийн эрх хөржиж намын дарга нарын шийдвэрээр өнөөдөр тэр бондуудын мөнгийг хуваарлж хувааж авч ирсэн бэл. Одоо дахиад энийг мартчихгүй хэвлээ. Боловсролын зээл дахиад төрийн эрхэнд байжсэн намуудын тийм ээ удирдлагын дор тэр мөнгийг хуваарлдаг. Тэнд бол шудраг өрсөлдөөн ямар ч хариуцлага тооцох тийм асуудлууд байхгүй эснийг саяхан бид нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олж харсан шүү дээ. Энэ бүх зүйлийг ийм богинохон хугацаанд бид нар мартсан гэж үү? Дахиад сонгуулаа
Өнөөдөр энэ төр ирэх барьж байгаа намуудаа өгчих юм уу? За дараагийн нэг асуудал. Хамгийн их одоо би намын дарга хувьд яагаад Монгол улсын 3 сая 500 мянган иргэнийг ялгуурлан бодлогодог ийм ажлуудыг тестрата зөвхөн байгуулдаг юм бэ? Өнөөдөр малчдын хоршоо байгуулж байна. Малчдад л зээл өгөх тухай яриад. Арснаа болохоор малчдынхаа зээлийг тэглэх тухай ярьж байгаа. За тэгвэл энэ нийслэл хотод энэ хот суурин газар ажиллаж байгаа жирийн хөдөлмөрчин, иргэд, аж ахуйн нэгжүүд, ахмад бурлууд эдгэрийг яах гэж байгаа. Ингээ гархунд нь гаргаад хүний тооноос асах гэж байгаа юм. Тэгвэл тэрийг аль биесээр зарлал. Яагаад энэ нийслэлд байгаа иргэд энэ орон нутгад байгаа иргэд эрхтэг шамдарч болохгүй юм бэ? Өнөөдөр арилжааны банкудаас бүх иргэн зээл авч байгаа. Бид нар нэг журамтай тэр нь юу вэ? Барьцаа хөрөнгө гаргадаг. Хариуцлагын бичиг баримтаар амлалт төгрөг авч гар хөлийн өсгөө зурдаг. Энэ үндсэн дээр л зээл авдаг шүү дээ. Малчин, тариачин, сэхэтэн бүгд тэр. Тэгвэл малчин болсон учраас л тэр хүнд тийм зүгээр л задгаа хариуцлагагүй мөнгийг өгөх тухай бид нар яриад байна. Энэ ч өөрөө бидний энэ хөгжлийг, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг биш үү гэж би хэлэх гэсэн. За дээр нь аж үйлдвэр гэдэг чинь 1990 оноос хойш тэгвэл ямар аж үйлдвэр нэмэгдсэн бэ? За тийм ээ, нэг 2 цементийн үйлдвэр нэмэгдсэн юм бэл. Гэхдээ тэр 2 цементийн үйлдвэрийг барьсан иргэд бол энэ хорвоо ертөнцийн хамгийн адгийн шаард хамгийн муу хүмүүс. Тэ. За энд жаргал сайхан одоо намын дарга бас нэг 2 3 үйлдвэр барьчихжээ. Ноолуурын үйлдвэр, боловсруулах үйлдвэрээс гадна эцсийн бүтээгдэхүйн. Гэхдээ чи энэ үйлдвэр барьсан учраас муу тэнэг хогийн шаар, муу новш яах гэж чи энэ үйлдвэр барьсан? Хэний төлөө? Хогчд. Тэ. Тийм учраас жаргал сайхан муу хүн байх хэрэгтэй байхгүй юу? Бид нар ингэж өнгөрсөн 33 жилиг өнгөрөөж ирлээ шүү дээ. Яг үннийг хэлэхэд. За одоо тэгээ цаашаа хайчих юм бид нар. Ямар улс байгуулах гэдэг юм ер нь. Буцаад хятад шиг коммунист нам нь төрөө удирддаг. Тоталитар тогтолцоотой. Зөвхөн төрийн албаагч л хүн, бусд нь бол эрэг шуурга. Нэг том систем юм. Бусд нь бол эргчл байх хэсгүй. Сонголт байх хэсгүй. Ганцхан бурхантай. Тэр нь бол коммунист нам, Монгол ардын нам. Бид ийм нийгэм рүү явах гэдэг юм уу? Дарга анги, дарга нийгэм. Дарга нар бүх хүмч хөрөнгийг эзэмшдэг, тэрийг хуурилдаг, таалагдаагүйд шууд гудамжинд ширж гаргаа хайдаг. Ийм нийгэм үсэж байгаа юм бид нар. Гэхдээ барьж байгуулж болно л доо. Болно. Тэ. Тэгээ хятадын коммунист амтай хамтын ажиллагааны гэрээ байгуулад Шанхай хамтын ажиллагааны гишүүн болоод тэгээ бүх хуучин пост коммунист орнуудтайгаа ах トゥ болох хэлцээр хийгээд явж болно. Тэгвэл энэ ах トゥ болж хэлцээр хийх орн хэн бэ? Хуучин коммунист пост орноор Хятад, Хойд Солонгос, ийшээгээ Оросын албаны улс. За Иран бол бас коммунист орн гэхэд хэцүү. Иран бол асар үндэсний үзэл, шашны үзэл бодлоор улс орноо авч явах тухай ярьж байгаа хэрэг. Тэнд бол өөр асуудал байна. Биш Афганистан бол өөр. Бидний нөхрөлж үлдэх 3 4 л орн байна. Зөвлөлт толгойд улсын суурин дээр бий болсон Оросын албаны улс. Энэ шиг Хятад улс. Энэ шиг Куб, Далайн цан, энэ шиг Хойд Солонгос. Тэгээд энэ хэдтэйгээ хөгжлийн замаа цаашаа тодорхойлоод явах болж байна гэдэг асуудал бидний өмнө тавигдчихж байгаа. Манай намын хувьд бүгд найдах. Иргэдэн өмчтэй, аж ахуйн нэгжүүд нь хүчрхэг, өндөр технологийн эзэд болсон аж ахуйн нэгжүүдтэй. Тэднэртэйгээ хамт ухаалаг хөгжлийг бий болох тухай хамтар засагтайгаар төртөгөө нийлж энэ улс орно ядуурлын замаас хөгжлийн зам руу оруулах тухай асуудлыг илүү тавих тухай бид ярьж байгаа маа. Энийг олон жил ярьж ирсэн. Тэ. Өнөөдөр ядуурлын асуудлыг ярьж байгаа. Ядуу хүмүүс хэн байдгүй гэхээр нэгдүгээр ээлжинд орох оромжгүй гэр оронгүй хүмүүс л ядуу игнэнд ордог. Тэ. Нэг юм 21-р зуунд нэг юм бор эсхийгэр чирээл яваад иддэг.
баруун Европ, Америкчуудын ойлголтоор бол нэг юм майхан дотор л амьдраад байгаа хэрэг шүү дээ бид нар чинь. 21-р зуунд тэгж амьдарч болох уу? Тэгвэл манай улсын өнөөдөр статистик хэрэгцээ гэхэд л 600 мянган айлын орон сууц барих хэрэгтэй бид. Энэ 4 жилд богино хугацаанд. Тийм боломж байна уу? Байна. Бид өнөөдөр ямар ч байсан хувийн хвшлих одоо санаачлагаар тэдний нүр их хөтөлбөрийн үр дүнд 120 мянган айлын орон сууц барьсан. Бид орон сууц барьдаг болсон. Чаддаг болсон. Ганцхан санхүүгийн асуудлын шийд, барилгын материалууд, дэд бүтэц, зохион байгуулалт, бүтэц, төрийн дэмжлэг, хуулийн орчин энэ юмнуудыг шийдсэн нөхцөлд бол бид энэ 600 мянган айлын орон сууцыг ерөөсөө бүтэн 4 жилийн дотор бариад дуусгах тийм боломжтой үед амьдарч байна. Гэхдээ манай ардын намын хийж байгааг харъя л да. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлгээд зээлээр орон сууцны асуудлыг шийдэх гэж оролдлоо. Гэтэл орон сууц маань асар өндөр хүүтэй зээлээр авдаг тогтолцоор шилжсэн. Өрнөөс өрний хооронд хагас хөлсөглөн залуучууд нь орох хоромжтой болох ямар ч боломжгүй ийм тогтолцоог бид хийсэн юм бэл. Тийм учраас бүгд найрамдах намын хувьд энэ орон сууцны асуудлыг бид нар хамгийн хямдхан хөвгүү нөхцлөөр тэгээд удаан хугацаагаар 20 жилийн хугацаагаар шийддэг ийм тогтолцоог бид санал болгож байгаа. Тэ. Иргэн болгон Монгол улсын иргэн болгон үндсэн хуулинд нэг юм оруулах хэрэгтэй юм бэл. Иргэн болгон ая тухтай амьдрах хэрэгтэй гэдэг үгийг оруулах хэрэгтэй юм бэл. Өнөөдөр Герман тийм л байгаа шүү дээ. Германы хуулийг аваад үзэх юм бол одоо хүүхэд гаргасан гэр бүл бол тэдэн метр квадрат байшинд амьдрах хэрэгтэй гэж заасан бүр. Тодорхой. Өнөөдөр мөнгөтэй бол энэ цоожил сүрэнгийн барьж байгаа энэ өндөр байшингуудад метр квадратын 7 сая төгрөгөөр орохын гиндээ энд хязгаарч орохгүй. Тэгтэл манай нэг тодорхой гишүүд саяхан 100 жилээр газраа эзэмшүүлэх тухай хуулийг өргөн барьж байгаа харагдсан. Мөн $100 Монголд оруулахад л Монгол улсад бараг иргэншлээ авах тэр боломжийг бүрдүүлэх хуулийг оруулсан. Яагаад тэгвэ гэдэг асуудал. Гол шалтгаан газар эзэмшихээс гадна энэ хүн орж чадахгүй байгаа орон сууцад өндөр үнээр гадныхыг оруулах гэж барьсан юм бэл. Тэрнээс тэр ядарсан уулын аманд байгаа ядарсан тэр шавар амбар гэрт байж байгаа тэр хүмүүсийг оруулах гэж энэ байшингуудыг бариагүй юм билээ шүү дээ. Тий, бариагүй юм бэл. Та өнөөдөр энэ өндөр үнэтэй байшингуудад орвол өрнөөс өрний хооронд 3 үеэр өртөө тамд болох юм бэл. Тийм учраас бүгд найрамдах нам энэ асуудлыг өөрөө шийднэ. Шийдэх боломжтойг нь бид судалж үзээд ярьж байгаа. Иргэн болгон заавал ая тухтай орон сууц нь амьдрах эрх бас үүрэгтэй болох ёстой юм бэл. Тэ. Энийг шийдэж чадахгүй нам улс төрийн хүчин энэ их хуралд гараад хэрэггүй. Төрийн эрх аваад хэрэггүй. Тэ. Юм хийж чаддаг, хийх чадах ёстой тэр намууд нь л төрийн эрхээ авдаг болмоор байна. Тэ. Төрийн эрх авна гэдэг чинь хөөхөн сайхан дээлэр уралдсан, хурдан мороор уралдсан, худлаа ярьдгаар, их юм ярьдгаар уралддаг ийм төрийн ажил гэж байж болохгүй шүү дээ. Бидний амьдралд. Тийм учраас бид орон сууцыг бол ийм маягаар шийдэх гэж бодож байгаа. Ер нь бидний мөрийн хөтөлбөрийн гол зохиолт юу? Энэ 3 сая хүнийг ядуу хөнгөө олсуулна. Нэг номерт. Тэ. Одоо манай иргэд бас гэрсэн олон юмыг олоод харчлаа шүү дээ. Тийм байна. Бид нар ч бүгдээр машин унж болдго юм биш үү? За яг том жижиг загварууд нь өөр гэж л. Бид нар бүгдээр гар утастай байж болдго юм биш үү? Бид нар дэлхийн ертөнцийн интернетээр шууд харьцаж болох юм биш үү? Тэ. Бид нар хоолндоо магадгүй сарда бид нар 100 нэр төрлийн хоол идэж болох юм биш үү? Бид нар хөссөн ус руугаа явж амарч болдго юм биш үү? Энийг сая харлаа шүү дээ. Ганцхан энэ боломжуудыг яаж хүн болгонд хүртээх хүн? Яаж хүн болгонд ийм боломжтой болох тухай бид илүү их ярьж шийдэх ёстой байхгүй. Тэгээд харамсалтай манай төрийн эрх барьж байгаа намууд маань энэ асуудлыг шийдэж чадаагүй юм байна. Ер нь манай төр
Хөөхд залуучдынхаа хүмүүжлэг хийцэн. Сонгуулийн дараа ерөөсөө ард түмнээ зүгээр л халгаан дотор хайцсан юм шиг болдог. Тэгээд нэг 4 жил болоод эргээд ард түмэндээ хайр дурлал зарладаг. Эргээд ард түмэндээ асар их хөрөнгө мөнгөтэй болгоно гэж янз бүрийн шоунуудыг зохион байгуулдаг. За одоо та нар мэдж байгаа шүү дээ. Нөгөө Эрдэнэсийн сан 5 толгой оюутлогын хувьцаануудаа та нар тарааж өгөө, та нар асар их хөрөнгөтэй болгох чинь зүгээр арабын шанхын хажууд бараг хаан шиг байна гэж зарлаад амлаад байсан. Тэр бүтэж чадсан уу? Бүтээгүй, байхгүй. Одоо тэрний тухай ярих салбар. За бидний хувьд бол нэгдүгээр ээлжинд энэ 4 жил ядууралтай бүр хатуу тэмцэд дуусгая гэж бодож байгаа. Тэ. Энийн дараа бид нэр хүн амын орлогыг эрс нэмэгдүүлэх тухай асуудал тавьж байгаа. Эрс нэмэгдэнэ гэдэг чинь тодорхой тоо байл та. Яагаад бид нар нэг 1000-аас $1500 авч болдго юм бэ гэдэг асуудлын тухай яриад байна шүү дээ. За Монгол улсын эдийн засгийг 5 миллиард биш 30 миллиард долларын төвшөнд хүргье. Эдийн засгийн орлого зарлагыг тэгжээж би сая эдийн засгаа өсгөх гэсэн үг. Хүн амынхаа орлогыг нэмэгдүүлнэ гэсэн үг шүү дээ. За гадаадынханд айгүй их давуу эрх өгдөг юм билээ. Тэ. Дотоодынхныгаа дандаа дарамтдаг хууль тогтоомж шийдвэрүүд гаргадаг юм билээ. Гадаадынхан гэлгүй, дотоодынхан гэлгүй эрх тэгш нэг гараанаас бизнес ажил хөдөлмөр эрхлэх ийм боломж нөхцөлийг бид нар бүрдүүлнэ гэж бодож байгаа. За Монгол хүн мэдээч хэрэг өөрийнхөө нутагт хамгийн давуу эрхээр хамгийн чинэлэг, хамгийн ад жаргалтай амьдрах ийм нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энийг яаж хийх вэ гэдгийг бид нар мэдж байгаа. Бид нар шийдэж чадна. Тэгээд миний зарим нэг ярилцлаган дээр энэ асуудлыг та нар сайн судлаад үзээд сонсно үсттэй. Яг хөө 4 жилд нэг удаа сонгуул хийж байна. Энэ нэр дэвшигч нарыг та нар бүгдийг сонирхож үзээрэй. Энэ намуудын бүх мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулж уншиж үзээрэй. Тэ. Тэгээд сонгуулаа өгөх хэрэгтэй. Тэгтэл ямар ядаргаатай юм. Би энэ сонгуулаас ядарч байна. Би сонгуулаас залхаж байна. Тэрний хооронд нэг олон ангитай солонгос сериал, турк сериал үзье гэдэг ч юм уу. Тэгж болохгүй шүү дээ. Энэ сонгуул гэдэг бол та бидний амьдралын хамгийн хариуцлагатай үе мөч. Тийм учраас та бүгдийг зөвлөхөд энэ сонгуульд идэвхтэй оролцож маш сайн энэ намуудын мөрийн хөтөлбөрийг үзэж уншиж танилцах хэрэгтэй. Энэ улс төрчдийн юу ярихыг маш сайн дүгнэх хэрэгтэй. Тэгээд сонгуулаар таньдаг хүний хайгаад байх бишээ. Аль намаас нэр дэвшигч вэ? Аль нам нь ямар хөтөлбөртэй юм бэ? Бидний ашиг сонирхох эрх үүргийг хамгаалж чадах юм уу? Монгол улсыг энэ хөгжлийн зам руу оруулж чадах юм уу? Энэ асуудлыг шийддэг байх хэрэгтэй. Тэрний үндсэн дээр сонгуулаа өгдөг байх хэрэгтэй. За өнөөдөр хувийн хвшлэл гэж байна. Өнөөдөр баг үндсэндээ баг бүх хувийн хвшлийнхэн баг дампуурлын ирмэг дээр ирчлээ шүү дээ. Тэ. Мууцхан шиднэр маань бид нарыг сүүлийн 30 жил, 33 жил бид нарыг хувцаар тасалсан. Бид нарыг хоол хүнсээр тасалсан. Бид нарыг өргөн хэрэглээний бараагаар таслаагүй шүү дээ. Тэ. Тэр нэг үг биш үү? Алтын аваад авдрыг хаялаа гэж нэг үг байж байгаа. Яагаад хувийн хвшилдээ ийм хайхрамжгүй үл тоосон байдлаар харьцдаг юм бэ? Яагаад дандаа хувийн хвшлийн шоронгоор айлгаж идэг юм бэ? Тэ. Бизнес гэдэг юм чинь нэг өдөр хождог, нэг өдөр ундаг. Авансныгаа дахиад нөхдөг. Энэ хорвоо ертөнцийн энэ эдийн засгийн одоо жам юм тэмдэг байгаа шүү дээ. Одоо баруун Европод өнөөдөр Mercedes-Benz ч гэх юм одоо том компаниуд нь зантай дампуурдаг шүү дээ. Тэгэхээр улсаас нь татаас өгөө санхүүжилт өгдөг юм байна. Газар тариалангаа хүртэл зарим тохиолдолд урах цаваагүй жилч гэдэг юм уу эсвэл зах зээл нь хөндөрсөн нөхцөлд бол дэмжиж санхүүжилт өгдөг юм бэл. Америк бол ялангуяа энийг маш их хийдэг. Манад бол хувийн хвшлэрээ даажгын дормжилж идэг. Бид тийм учраас энэ сонгуулиар бид олон судал авч чадах юм бол бид чадна ч гэж бодож байгаа. Хувийн хвшлээ эрх тэгш засгийн газрын
Хурлын ширээний нөгөө талд нь бид хувийн хвшлээ суулгана. Нөгөө талд нь улс төрчид сууж явах хэрэгтэй. Голд нь хаан эзэн та ноён ард түмэн байх хэрэгтэй. Энийг бид тэнцвэрийн олно. Тэгжээж улс орон хувийн хвшилтэйг засаг төрн хамтарч байж энэ улс орныг хөгжүүлэе гэж бодож байгаа. Тэрнээс дарга нар нь хувийн хвшлийнхаа өмч хөрөнгийг дэрэмтэж авч чаад. Тэгээд аж ахуй нэгж харлуулж чаад. Тэгээд дарга нар нь улс орон хөгжүүлнэ гэж байгаа бол аль биесээр бид коммунист тогтолцоор шилжих хэрэгтэй. Бүх өмчөө нэгэмжлэх хэрэгтэй. Өнөөдөр Америкийн Конгрессийн гишүүд ч гэсэн хувийн хвшилтэйгээ харилцах тооцоод хэлцэр хийж байгаа шүү дээ. Өнөөдөр Цукерберг байж байна. Фейсбુકийн Цукерберг. Тэр хүнтэй Конгресс дээр авчид дуудаад авчид хэлцэр хийж шүү дээ. Чи хүний эрхийг хамгаалж чадж гэнэ үү нөхөр? Хамгаалж чадж байгаа бол чи яаж ажиллаа явуулах гэж байгаа? Энэ хэлцэр, энэ нэг талаараа бол хэлцэр хийж байгаа хэрэг шүү дээ. Манад бол барьж аваач шоронтын гатаа гэж байгаа. Энэ нөхцөлд Монголд хөрөнгө оруулалт орж ирэх үү? Монгол улсад. Монголын аж ахуй тунгууд, Монголын бизнес эрхлэгчид улс орноо хөгжүүлэх ажилд оролцох уу энэ нөхцөлд? Бид нар энийг бодох хэрэгтэй юм билээ. Тийм учраас бүгд найрамдах намын эрхэм зорилго аж ахуйд та нарыг дэмжиж улс орноо хамт цэцгэлэн хөгжүүлэхийн төлөө бид хамтарч ажиллая гэж бодож байгаа. Малчин тариачин гэж. Өнөөдөр бид хүнсний хангамжийнхаа асуудлыг ярих хэрэгтэй болж байна. Тэгвэл хөдөө аж ахуйн салбар дээр ажиллаж байгаа малчид маань ая тухтай орох хурамчтай байж чадж байна уу? Бид орчин үеийн технологи амьдралдаа хэрэгжилж чадж байна уу? Малчин өөрөх болгон интернет, Facebook, Twitter, YouTube ашиглаж чадж байна уу? Өнөөдөр малчин болгоо өөрийнхөө хон малыг хүүхдээ мал дээр явж байгаа бэлчээр дээр явж байгаа хүүхдээ малаа явж байгаа хүүхдээ олж харж чадж байна уу? Өнөөдөр Украин дайны талбар дээр дроноор байлтж байна. Бүр газар хаяцаа хадаас хүртэл дроноор харж байна. Тэгвэл яагаад манай малчууд дроноор тэр мал дээр байгаа малаа бас хүүхдээ тэр малж байгаа хүүхдээ яагаад дрон ашиглаад харж чадахгүй байна? Яагаад хүүхдтэйгээ шууд тэр мал дээр байгаа хүүхдтэй яагаад бид нар утсаар холбогдож болохгүй байгаа? Яагаад трансмиттер антенн дутаад байна уу? Технологи дутаад байна уу? Юу дутаад байна гэдэг асуудал. Яагаад малчт маань өвлийн хахир хүүтэнд яагаад аяд тухтай тийм авсаархан дулаан орчин үеийн угсардаг орон сууцнуудад амьдарч болохгүй юм бэ? Дотроо жордлон дүүштэй, тусгай галтгоотой, зочны өрөөтэй, унтлагын өрөөтэй юм аяд тухтай байшинд амьдарч болох уугүй Монгол хүн. Аль хэдийн Европ, баруун Европ, хөгшин Европ, Америк, Канада, Австрали энийг бол шийдсэн шүү дээ. Өнөөдөр хотод амьдрах фермер болоод хөдөө амьдрах хоёр тэдний хувьд бол ялгаагүй зүйл. Яагаад тэр хөгжилтэй орнд иргэдэн илүү их хөдөө орон нутагт амьдрах сонирхолтой юм бэл. Яагаад тэр тэнд хот хөдөөгийн ялгааг арилгасан юм бэл. Хэрэглээгээр нь дамжуулж. Хэрэглээ гэдэг нь та хотод юу хэрэглэж чадчихна хөдөөч гэсэн хүн тэгж чадах юм бол хотод өнөөдөр бөөгнөрөх шаардлага байхгүй юм блэ. Тийм учраас бид энэ хөтөлбөрт зөвхөн хотын нийслэл хотуудын хотынхаа иргэдийн амьдралын тухай ганц яриаг. Бид орон нутагт амьдарч байгаа тэр малчин тэр орон нутгийн иргэдийн тухай бас энэ хөтөлбөртөө оруулсан. Яаж хөгжүүлэх орон нутгийг. Ирээдүйн Монголын малчин ер нь ирээдүйд 20 жилийн дараа 50 жилийн дараа ямар амьдралын ямар орлого зорилготой ямар төвшөнд амьдрах ямар технологийн эцэд болсон байх. Тэр зүйлүүдийг ч гэсэн бид нар оруулсан байгаа. За мэдээч хэрэг өнөөдөр их л олон тайлбар тавина л да. Орон сууцаар нэхэр захилгаан хөрөхгүй дулаан хөрөхгүй л гэж байна. Тэгээ бид нар энэ төслийг ч гэсэн хийсэн баг. Яаж богино хугацаанд энэ эрчим хүчний хэрэглээг 2 дахин нэмэгдүүлэх вэ? Яаж энэ хот сөрөн газруудыг утаатай яндантай зуухнаас нь салгаад бид нар агаар мандалд ямар ч хорт хий хайдгүй дулааны хүүсрүүдийг бий болгох вэ?
Энэ тухай бид ярьж байгаа. Энийг бол бид бас шийдэж чадна. Тэ. За дараагийн нэг том асуудал бол хүүхэд залуучууд байна. Яагаад хүүхэд залуучууд энэ гадаадад ажиллаж амьдрах тэр боломж эрхийг нээлттэй болгож өгч болохгүй юм бэ? Яагаад? Тэ. Одоо энэ жил 10 жилийн сургуулиуд төгснө. Тэр хүүхдүүд ажил хөдөлмөр мэрэгжил боловсролтой болох боломж байна уу? Байхгүй. Дээд сургууль төгссөн л гэдэг нь хөөрхөн хонхны баяр хийгээл байна залуучууд. Тэднэрт маань ажил хөдөлмөр хийх боломж байна уу? Тэд нар маань гэр бүлтэй болоод орох оромжтой болох боломж байна уу? Бид иргэд ингээ харж та тийм. Ямар ч боломж алга. Тийм. Энэ асуудлыг бид нар бас оруулсан юм аа. Ер нь бид хүн амынхаа хүмүүжил, ёс зүй, боловсрол, мэрэгжил эзэмших энэ бүх зүйлүүдийг бид бодсон. Тийм. Сүүлийн даанч энэ 33 жил энэ бүх юмыг хайдлаа шүү дээ. Тэгээд энэ удаагийн сонгуул та бидний амьдрал энэ улс орны хөгжилд асар том эргэлтийг авчирна гэж би их найдаж байна. Их найдаж байна. Тийм учраас та нар маань маш ухаалаг сонголт хийх хэрэгтэй. Тэ. Улс төрийн ажил, улс орныг удирдна гэдэг бол маш ариун их дадлага туршлага хөдөлмөрийн мэрэгжил боловсрол, хувийн ёс зүй хариуцлага шаарддаг юм л ажил. Тэнд бол хөөрхөн, сайхан, муухай, хөгшин залуу гэдэг хүнийг хувааж болохгүй. Тийм учраас бид нар өөрсдийнхөө сонголтыг хийхдээ бид нар хүмүүний тэр боловсрол, хүмүүжил, хариуцлага, ёс зүй энэ юмн дээр илүү их өндөр шаардлага тавьж ажиллаж байгаа. Тийм учраас та нар ч гэсэн заавал таньдаг хүнээ сонгохтой биш ээ. Өнөөдөр ардын нам арсан нам хоёрт болж өгвөл уг нь энэ хоёроос хариуцлага тооцоод энэ шин намуудыг сонгочлоо шиг. 3 дахь хүчин бүгд найрдах намыг. Тэгвэл харахгүй та нар. Бид нар та нарын шийдвүүлж чадаагүй тэр шудраг өсөж чинь тэр хариуцлага чинь бид нар л шийднэ. Хулгайч хүн өөрийгөө би шийдэж чадах уу? Өөрийнхөө хариуцлагын тухай ярьж чадах уугүй гэдэг асуудал. Өөрөө хулгайчд өөрөө шудраг өсөж ярьдаг. Ийм л бид нар улс төрийн тогтолцоотой энэ 33 жил явлаа шүү дээ. Тэ. Тэгээд тэр бүх юм нэг л үгээр хаадаг. Ард түмэн гэдэг нэг үгээр хаадаг. Гэхдээ ард түмэн өгөөгүй хоосон ядуу. Тэгээд энэ зүйлүүдийг засъя гэж бодож байгаа. Би зүгээр давчхан хөтөлбөрүүдээс ярьж шүү дээ. Хамгийн наацхан энгийн жишээ. Бид өнөөдөр Солонгостой улс төрийн хэлцээр хийх ёстой шүү дээ. Бид Япондоо хийх ёстой. Бид Америк нэгдсэн улс, Европын холбоотой хэлцээр хийх ёстой. Манай иргэдийг 10 жилийн чөлөөтэй хөдөлмөр мэрэгжил боловсрол эзэмшиж болох тэр визийг өгдөг болох хэрэгтэй. Тийм ээ. Зарим хүмүүс ярьдаг бүгдээр гараа авчирдаг гэж. Тэр бодлаа. Би өөрийнхөө амьдрал дээр мэднэ. Магадгүй тэр улс орн тэр хөгжил дэвшлиг үзэх гэж явчихад үзчих юм бол за одоо их оронд харнаа. Бид ч гэсэн бас хүн юм байна. Бид ч гэсэн юм эрхчлөөтэй байж болох юм байна. Бид ч гэсэн улс орноо ийм болгож болох юм байна гэдэг тэр сэтгэл зүрхийг, тэр хөгжил дэвшлиг их оронд авчрах юм бэл. Социализмын үед маш олон залуучуудыг техникум, ТЭМС, дээд сургуулиудаар манай төр засгийн удирдлагууд шийдвэрээр гаргаж илээ шүү дээ. 9 сард чинь уул амьдлан болоод вокзал, онгоцны бодол залуучууд хэдэн мянгаараа явдаг байсан шүү дээ. Тэгээ бүгдээр зугтчих юм байгаа үстэй. Тэ. Зарим манай эрх барьж байгаа намын сайд нар тийм юм байт юм бэл. Эргэд гадагшаа гараа зугтлаа тамина үүдээ хаагаа цойжилчий гэдэг. Тэ. Бид бол тэгж бодохгүй. Бид энэ хугацаанд, энэ 4 жилийн хугацаанд 600-аас 800 мянган залуучуудыг энэ хөгжилтэй оронд руу албан ёсны визтэй гаргая гэж бодож байгаа. Гарга гэж бодож байгаа. Гэхдээ би визийг тавьж өгөхгүй. Би тэр улс төрийн хэлцээрийг хийж өгье гэж бодож байгаа. Тэ. Тэгээ тэр хөлсний боолууд гэдэг шиг тэр боолын хөдөлмөр байсан салхыг л да.
Зүгээр л виз аваад эрхчлөөтэй ажил хөдөлмөрлөдөг. Дуртай цагтаа эх орондоо ирчдэг. Дуртай цагтаа яваад ажиллаа хийдэг юм л боломжийг бүрдүүлж өгье л да. Энэ төлөө бид ажиллаа зохион байгуул. Тэгээд яг хоо залуучуудын хувьд бол мэдээж одоо шинэ аж үйлдвэр байна. Шинэ аж үйлдвэрийн тогтолцоо бол үндсэндээ хөнгөн үйлдвэрүүд гарчлаа. Энийг их хүлээжсэн. Компьютер, семи автоматик машинууд, роботууд энийг бол хүн төрөлхтөй хийсэн шүү дээ. Ганцхан энийг удирдаг тархин хийгээгүйс. Одоо тархин хийчлээ. Тэр чинь нөгөө хиймэл оюун ухаан. Хиймэл оюун ухаан та даалгавар өгнө. Та надад нэг сайхан 43 харс морийн оймс хийгээд өгөөч гэхэд. За танд маргааш таны гэрээ хаяг юу вэ? Танд хийгээд маргааш явуулъя гэдэг. Ингээд тэр оймс нэг ч хөнгөн үйлдвэрт үйлдвэрлэгдээд таны гэрт ирэх нь шүү дээ. Энэ л одоо бараг энэ л бүрэн дүүрэн шилжихэд 90% асуудлыг шийдчихсэн. Одоо нэг 10% асуудлыг шийдэхэд хүлээж байна. Энэ бол маш богино цаг хугацаанд шийдэгдэнэ. Үнэ хэлэхэд бол. Тэгээ энэ 90 үед амьдарч. Энэ 90 үед амьдарч байгаа бол бид нар энэ боловсрол гэж юм. Энэ шинжлэх ухаан гэж юм. Энэ инженерчлэг гэдэг юмыг топ оргилд нь хурж тэр мэрэгжил боловсруулалтыг эзэмших хэрэгтэй бил. Тэгэхгүйгээр бид энэ хөгжлийг гүйцэхгүй юм бил. Энэ хөгжлийг гүйцэхгүй бол бид нөгөө хоцрогдсон ядуу орон чиглэлд байгаад юм бил. Тийм учраас тэгж бодож байгаа. Тэгээд одоо болно. Ялангуяа би энэ ардын нам, ардсан намынханд хэлэх гэсэн. Одоо та нар баяжиж болсон, юм үтсэн, нүд тайлсан. Гэхдээ та хэд л баян тархан чинэлэг ихэнх хэрэгд чи өгөөгүй болсон ядуу байх юм бол та хэд мэн яаж унтаж амрах вэ? Та хэд мэн яаж энэ 3 сая 500 мянган хүнийхээ нүрийг харах вэ? Тийм учраас миний үгэнд орох хэрэгтэй. Мэдээж энэ дараагийн засгийн газар бол их хурлууд хамтарсан намуудын хамтын шийдвэрээр явдаг олон намын тогтолцоо руу орно. Энэ нөхцөлд бол бид ямар ч байсан 600 мянган айлын орон сууц барих тухай ярина. Бид нар тэрний гаргалгааг энэ бүгдийн тооцооллыг гаргаж өгөн та нарт. Мөн та нар тэр та нарын босгож олж чадахгүй байгаа хөрөнгө мөнгөний чинь энэ дэлхийн санхүүгийн зах зээл дээрээс босгож өгнө. Та нар ярьдаг эрчим хүчний асуудал шийднэ гэдэг. Өнөөдөр тэр тийм хэцүү асуудал биш. Тэрийг бол маш хэлбэрхэн шийдэн бид нар. Та нарын бодож байгаагаас арай өөрөөр. Эрчим хүчний үйлдвэрлэлийг бид нар 2 дахин нэмэх боломж их сурвалж, их усрууд технологийн бид нар бүх судалгааг гаргасан байна. Гэтэ бид нар энийг 10 жил хийхгүй. Бид нар энэ эх 4 жилд хийж дуусгах ажлуудыг яриад байгаа хэрэг. Тэ. Өнөөдөр хятад улс байж байна. 300 сая айлын орон сууц хоосон байж байна. Зарим нь нурааж ин орох юм. Бид өнөөдөр 600 мянган өрх айлыг л ая тухтай орон сууцтай болох тухай ярьж байна. Тэгжээжлийн хүмүүс ядуурлаас гарна. Тэгжээжлийн хүмүүс эрхчлөөг мэддэг болно. Ядуу байгаад юм бол эрхчлөөг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас улс төрчдөд уриалахад бүгдээрээ хүч хөдөлмөрөө оюун ухаанаа уралдуулж хамтарч байж хувийн хвшилтэйгээр нийлж иж энэ улс орныг өндөр хөгжилтэй ийм улс орныг урлан бүтээх хэрэгтэй. Тэг. Энийг жаргал сайхан ганц мандагтаач яриад байгаа юм шиг. Ингээ хөгжсөн асар олон улс орнууд бий болчлоо. Арабын орнууд тэр чигээр байж байна. Ийшээ Сингапур байж байна. Ийшээ Хятад байж байна. Томруулснаар нь харах юм бол ийм улс орнууд зөндөө байна. Тийм. Эдийн засаг гэж байна. Бид нар харьцаж байгаа бүх улс орнтой нэг асуудлыг ярих хэлцэх цаг болжээ. Бид нар бүх харьцаж байгаа улс орнтой худалдааны алдагдaltaй явж байгаа. Оросын албаны улстай 99%, Хятадтай худалдааны алдагдлыг юугаар хаасан болдгийг. Экспортод гаргаж байгаа нэмэн үртэг шингээж ашиг олох түүхийдээ гаргасан тэргүүрээ худалдааныхаа алдлыг хааж байгаа. Гэхдээ манай улсад айгүй эдийн засгийн хувьд айгүй хохирлоо. За, Япон, Солонгос
Энэ бүх хоорондоо худалдааны алдагдал. Бид нэр юм авдаг, биднээс авдаг юм байдаг. Яагаад биднээс авдаг юм байхгүй? Бид нэр ажил дээр хөгжүүлж чадаагүй байхгүй. Тийм учраас манад экспорт гарах үндэсний бараа бүтээгдэхүүн байхгүй болсон. За дараагийн асуудал банк санхүүгийн тогтолцоо. Зөвхөн банкуд нь мөнгө хүлдэг л ийм байгууллага бий болсон. 1921 онд хувьсгал гарсан. Монголд ардын хувьсгал хийсэн Сүхбаатар, Дамжны Сүхбаатар чаг болсон. Хувьсгалын гол шалтгаан нь юу байсан бэ? Энэ бол ядуурл. Энэ бол хоцрогдол. Энэ мөнгөний хүлэлт. Манай орж ирсэн хятадын данжаад пүүсүүд манайхыг 200-300% хүний дарамтанд оруулсан байсан. Өрн даруулсан байсан. Тийм учраас хувьсгалчд гарч ирээд энэ өрийн бичгийг шатаасан юм аа. Тэгжээж Монгол улс өрийн мөнгөлмөс салсан. За одоо яг тэр 100 жилийн дараа дахиад давтагдлаа Монголд. Ингээ өрийн дарамтанд өргөн хүн байхгүй болсон. Хүний дарамтанд орсон. Хасар өндөр хүүг энэ 30 жил төлж ирлээ шүү дээ. Тийм учраас бидний нэг ядуураад байгаа эдийн засаг өсөхгүй байгаа шалтгаан ерөөсөө энэ мөнгөний бодлого буруу явж байгаатай холбоотой. Тэ? Эдийн засагт бас мөнгө дутаад. Өнөөдөр ерөөсөө эдийн засаг дөнгөн дангаа нэг 5 миллиард орчим доллар 20 их 80 төгрөг орчим байна шүү дээ. Тэгвэл бидний өнөөдрийн шаарддаг мөнгөний хэмжээ 100 их 80 төгрөг байжж эдийн засагт мөнгө хэрэглэнэ гэсэн үг. Тэгжээж хүмүүс орлого нь нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ банк санхүүгийн реформыг үндсээр нь шинжил зохицлох хэрэгтэй. Маш шаардлагатай. Энэ хүний өрийн дарамтаас энэ ард түмнийг, энэ ядуу ард түмнийг салгамаар байна. Одоо энийг зохицлно бид нар. Зохицлно гэж бодож байгаа. За дараагийн нэг асуудал бол энэ цалин хүн амын орлого, тэтгэвэр тэтгэмж. Өнөөдөр манай улсын их хурлын гишүүд өнөөдөр энэ улс төрчид тэгвэл өөрсдөө сарын $300 энэ Улаанбаатар хотод амьдрах гэдэг үстэй гэр бүлэд ичгэх гэдэг. Хөрөхнүүгүй юу үзэн. Ямар ч боломж байхгүй. Өнөөдөр Монголд амьдралын өртөг Америкээс, Европоос бараг 3 дахин өндөр байна. Тийм учраас энэ бүх юмыг бид нар мэдж байгаа. Энэ нийгэм эдийн засгийн асуудлыг бид үндсээр нь өөрчлөлт зохицлыг гэж бодод байна. Зохицлыг гэж бодож байгаа. Хүн амын орлогыг, тэтгэврийг эрс нэмэгдүүлэх тухай бид нар ярьж байгаа хэрэг. Тэгээ яг вэ бид нар сайн засаглал, сайн хуулийн байгууллагуудад болох асуудлыг шийдэх гэж бодож байгаа. Хуулийн байгууллагууд дээр, шүүх засаглал дээр ард түмний хяналтыг илүү их оруулах гэж бодож байгаа. Ардын төлөөлөгчд. Тэгжээж энэ хууль хяналтын байгууллага ажлаа шударга хийдэг болно. Тэрнээс өнөөдөр төр засаг нь авилгал луур дээрм ярих биш. Төр засаг Монгол улсын хөгжлийг ярьдаг. Монгол хүний амьдралын өртгийг ярьдаг. Монгол хүмүүсийн ядуурлыг ярьдаг. Монгол хүмүүсийн орлогыг ярьдаг юм байгуулах байх ёстой шүү дээ. Харамсалтай сүүлийн 8 жил довт ядуу авилгал луур дээрм ярьлаа. Тэгээ хамгийн амар нь энэ асуудлаа шийддэг. Шийдэж чадаагүй, шийдэгчгүй. Ийм байдалтай байгаа. Энэ л гол асуудал болчиход байна шүү дээ. Тийм учраас бид нар сайн засаглалыг бий болгох хэрэгтэй. Энэ юу хэлээд байгаа юм бэ? Шүүх, прокурор, энэ хууль хүчний байгууллага шударга ажлаа хариуцлагатай хийдэг. Монгол улсын эрх ашигыг уламдаа гიშгэж байгаа тэр хэсэг нөхдүүдийг таслан зогсоож чаддаг ийм хууль хүчний байгууллага бий болох тухай ярьж байгаа. Мөн дээр нь энэ талаа төр нь улс орныхаа ард түмнийхээ сайн сайхны төлөө, хөгжил цэцгэлийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж чаддаг ийм л засаглалтай болмоор. Тэрнээс ерөнхий сайд прокурор биш, ерөнхий сайд цагдаа биш, ерөнхий сайд тагнуулын газрын дарга биш. Ерөнхий сайд эдийн засаг, нийгэм эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө Монгол улсын ерөнхий сайд болсон хэрэг. Тийм учраас бид энэ банк санхүү эдийн засгийг яаж эрүүлжүүлэх вэ? Бид нар цогц хөтөлбөрүүд байгаа. За олон улсын санхүүгийн байгууллага,
хөрөнгө оруулагчдаа бид хамтын ажиллагаа өшөө их өргөдгөн, өшөө их нээн. Тэ. Өнөөдөр манай дэлхийн санхүүгийн зах зээл дээр гарсан аж ахуй нэгж бараг байхгүй. Үнэг хэлбэл. Тэгвэл Алан Маск гэлдэг тэр бомт хэдэн миллиардаар санхүүгийн зах зээл дээрээс мөнгө олсоход тэр бизнесийн ажлыг тэр цахилгаан машин сансрын хөлгөө хийгээд сууж. Тэ Арабын орнууд, Катар, Кувейт ирээдүйн нефтийн орлогоор хэдэн зуун миллиард триллион доллар босгоход тэр улс орнуудыг яаж хөгжүүлж байна? Тэгтэл бид нар санхүүгийн зах зээл дээр нэгж гарсан юм алга. Тийм учраас энэ хөгжилтэй орны санхүүгийн зах зээл дээр энэ аж ахуй нэгжүүдэд яаралтай гаргаж их хэмжээний хөрөнгө мөнгийг босгох тэр тогтолцоог бий болгох юм бид нар. Өнөөдөр хамгийн наацх нь бид нар энэ хөрөнгийн бирждээс доотлон 100 миллиард орчим долларыг босгож чадах хэрэгтэй юм бэл. Тэгжиж энэ нийгэм тулгуурсан хоригдлогцсон асуудлуудыг маш богино хугацаанд гатан тул шийдэх хэрэгтэй юм бэл. Тэгэхээр энэ зүйлүүдийг шийдэхин тулд бид нар сонгуульд орж байгаа хэрэг. За ингээд та бүгдэд амжилт хүсье. Одоо энэ сонгуулиар бие бинийгээ гүжирдэн доромжлох. За гутаах, янз бүрийн тороолууд бэлдэж бусдыг үгүйсэх. За та бүгдийн толгойг янз бүрийн худал хуурмаг, философи, номлолоор та нарыг толгойг эргүүлэх гэж оролдоно. Тийм учраас тийм юм бити өөрийгөө эзэмдүүлээ. Бити толгойгоо бариулаа гэж хэлмээр байна. Энийг бас нийтээр бодох хэрэгтэй болоо да гэж бодож байна. За бидний хувьд бол тэр Баабар шиг өнгөрсөн манай алтан үеийн ихнийг доромжилж бол бид нар чадахгүй. Монголын эзэнт гүрэн явж исэн түүхийг гуйлж худлаа үнэ ярьж чадахгүй. Тийм ээ. Надыг нэг ярилцлаган дээр жасраагуутай нийлээ, жасраагууд костюм авч өгсөн гэсэн хэрэг тогтчихно л. Тийм ээ. Ягаад авч өгч болохгүй гэж. Тэр хүн чинь миний аав шүү дээ. Тэр хүн биднийг социалист нийгмийн үед бол өсгөөгүй, дараагүй. Бид нарыг боловсралтай болгосон. Тэ. Тэр хүн өөрийнхөө костюм, момс, бандаж, майк хөөцөлддөг Баабар шиг тийм зав байгаагүй. Тэр хүн тэрийг тоодогчгүй. За баяр хүү гэж нэг нөхөр байна. Өдөр шөнөгүй ярьж байгаа харагддаг. Өө эдийн засгийн алуурчин Америкууд мохог дээрэмчин. За болж Америк тэгвэл мэдээ. Тэгвэл Монгол яаж санхүүгийн тогтолцоогоо авч явах юм бэ? Юугаар Монгол төгрөгийг баталгаажуулах юм? Ямар нэг юмар баталгаажуулах хэрэгтэй шүү дээ. Бид нар цөмийн зэвсэг байхгүй. Бид нарт хүчтэй арин байхгүй. Цэр зэвсэг цэргийн хүчээр төгрөгөө баталгаажуулж бас болно л доо. Жишээлбэл түүхэндээ Чингис хаан үн цаас гаргаж ирсэн тийм ээ гэргээ пайзгээд ингээд ийм паспортууд хүртэл гаргаж ирсэн. Тэр ард нь ямар баталгаа байсан? Цэргийн хүч байсан. За бид нар тэгээ одоо баяр хүүгийн ярьж байгаагаар бол бид нар энэ Монголын эдийн засаг, Монголын төгрөгийг юугаар баталгаажуулах? Юанаар уу, рублээр уу, зинараар уу, эсвэл энэтхэгийн мөнгөөр үү юугаар баталгаажуулах гэдэг. За хоёр Америкуудаа хөгээд явуулчих ялцсан садын юм хаагаад. Тэгвэл интернет үзэхгүй байх уу бүгдээрээ? Интернетээр харьцахгүй болох уу? За. Тэгээ яг. Гадаадд байгаа 2500 бүр тэнд нь тэгэд мартах уу? Хаях уу? Бид нар энийг яах? За. Гар утсаа яах? Гар утас маань өнөөдөр Mobicom дэлхийн мэдээллийн сүлжээтэй холбогдож байгаа нэгж шүү дээ аж ахуйн нэгж. Яах юм? Гар утаснаас татгалзах юм. За. Бүгдээр хэд машин ундаг болох уу? Бүгдээр ВАЗ 469 унах уу? Бүгдээр хоромон гутал бакал цэргийн өмнө цам цамсч явах уу? Ийм утгагүй абсурд зүйлүүдийг ярьдаг хүмүүс энэ сонгуулиар бас дэвшиж байгаа. Тийм учраас ийм хүмүүс бол бидний дайсан юм байна. Тийм.
За яг тэ Баабрын хувьд жижиг биетэй атаархуу бүх насаараа амьдралдаа өөртөө гомдож явсан баг. Тэгээд нэг тийм комплекстэй. Бусдыг дандаа үзэн ядчихдаг. Бусдыг дандаа гүжирдэн гүтгэд оромжуулдаг. Ийм л хүн байсан. Би тэр хүнд надад хийгээдсэн муу зүйл байхгүй. Тэ. За миний хувьд Марбины корпорацаас зээл авсан. Гэхдээ засгийн газар баталгаа гаргаагүй шүү. Тэ. Засгийн газар баталгаа гаргаагүй. Тэр засгийн газар баталгаа гаргасан уу гаргаагүй гэдгийг Лондонгийн арбитрийн шүүхтэр шийдсэн байхгүй. Энэ чинь засгийн газар нь баталгаа гаргаагүй юм байна. Тийм учраас энэ хэргийг одоо Марбины корпорацийн шүүхэд өгсөн шийдвэрийг хүчинг болгосон. Хэрвээ баталгаа гаргасан нотлогдсон бол тийм ээ Марбины корпорац ялах байсан. За дээр нь энэ Марбины корпорац өөрийг засгийн газар төлөөгүй. Хин нэгэн хүн миний өмнөөс төлөөгүй. Би төлсөөж оруулсан. Удахгүй энэ сонгуул эхлэх гэж байгаа учраас тавьчихнаа. Тэр бүх бичиг баримтыг чи ил гаргаад тэгээ үзэн үсттэй. За дараагийн асуудал хөгжлийн банкны зээл. Тэр банкны үдэрч бид манай байгууллага орж үзээгүй. Тийм байгууллага. Зүгээр сонгуул зориул шоу болгож жаргал сайхны нэр хүндийг нойломж гიშгэж арчих гэж оролдлого. Энэ бол ганц энэ асуудал энэгээр дуусчих юм биш. Өнгөрсөн 33 жил 3 удаа барьж оролт хийжсэн шүү. Тий. Улс төрчд. Улс төрийн хэрэгээр дандаа яллах гэж оролдож байсан. Гэхдээ тэр хэрэг нь нотлогдоогүй хүчингөө болсон. Гэхдээ энэ улс төрчд нэг нь уучлалт гуйж үзсэн үү? Үзээгүй. Тийм учраас энэ хөгжилтэй хүний эрхийг дэдэлдэг орнууд улс төрийн хэлмэгдэл хэрвээсэн бол тэр хүмүүстэй эргээд тэтгэмж олгоод төр нь албасаар уучлалт гуйдаг юм бэл. Манад бол тэгдэггүй. Яг тэгэхээр олон улсын хүний эрхийн компанид нэгдэж орж гар хэсэг зурсан ч гэсэн хүнийхээ эрхэн дээр нулимд дэвсэж идэг. Тийм байна. Тийм учраас энэ сонгуульд бити илдэв хар муу бусдыг муу хэлж байгаа хүмүүсийг бити тооцсонсод бити тэднийг бүр сонгороо гэж зах гэсэн юм аа нэгдээ. Өнөөдөр дэлхийн улс төр гадаад улс төр маш илэртэй байгаа. Өнөөдөр Европын тэв нутаг дээр дэлхийн 3 дугаар дан эхлэх магадлал асар өндөр байна. Тэнд бол цөмийн цэнэгтэй пуужингуудаа бүгдээрээ бэлэн байдалд оруулж байна. Дэлхийн 3 дугаар данж болж магадгүй. Гэхдээ энэ том орнууд, улс орнууд хилцрийн ширээнд орж тохирч чадах юм бол энийг зогсоох боломж гарах баг. Хэрвээ чадахгүй бол магадгүй дэлхийн 3 дугаар дан. За ийшээ Аз төвд бас докторгүй болж эхэлж байна. Саяхан Хятад Тайваны эсрэг том хээрийн сургууль хийлээ. Тайван бол манай салшгүй нэгэн хэсгээ гэдэг асуудлаар Тайваны засаглал бас энийг эсэргүүцлээ. Бид нар яг Хятад бишээ. Бид нар шинэ үндэстэн. Тийм учраас бид нарыг Хятад гэхээ одоо болоо. Бид тусгаар тогтнолоо хамгаалах болно гэдэг асуудлыг ярьж байна. За магадгүй энэс бол энэ 100 хойд өмнө Азад том бас дайн дэгдэх мөн цөмийн дайн дэгдэх магадлал ус өндөр болж байна. Тэгээ одоо бид нар яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр бүгд найрамдах намын хувьд аль нэгэн улс орны холбоотны талд орох гишүүн болох энэ асуудлыг бид зөвшөөрөхгүй. Монгол орн бол төвийг сэгсэн статустай инх тайванч гадаад улс төрийн бодлогыг улс орнуудын маргаан мэтгэлцэн зөрчлүүдийг инх тайвны замаар дипломат үйл хэрэгээр энэ асуудлыг шийдэх ёстой гэдэг ийм хатуу байр суурьтай байх нь зөв юм болов уу гэж бодож байгаа. Тийм учраас энэ гадаад улс төрийн байдал бол маш ноцтой байгаа. Харин бид нар тодорхой хэмжээгээр баталгаа хамгаалахын салбараа маш мэрэгжлийн өндөр түвшин шилжүүлэх. Өндөр мэрэгжлийн айрамтай болох. Өөрийгөө хамгаалах чадвартай өндөр технологи эзэмшдэг, маш бага зардлаар асуудлыг шийдэж чаддаг ийм мэрэгжлийн цэрэг армийг бий болохыг бид зорж байгаамаа. Тийм учраас
энэ салбар мэдээч хэрэг нарийн ширээ юм ярьж болохгүй. Ягаад тэгэхээр эн чинь улсын нууцлалын зэрэгтэй байдаг болохоос. Ямар ч байсан өнөөдөр Орос Украины данд бид харлаа шүү дээ. Энэ хуучирсан зэвсэг танк их буугаар байлдад нэмэргүн байна гэдгийг бид сая харчлаа. Тийм. Тэгээ одоо бид нар яаж өргөе хамгаалах юм бэ? Хэн нэгэн хүнээс. Хэзээ нэгэн цагт. Бид энийг одооноос тактик стратеги хувьд бол энэ асуудлуудыг бодох хэрэгтэй юм билээ, шийдэх хэрэгтэй юм билээ. Тэгж бодож байгаа. За ингээ яриад байвал одоо мэдээч хэрэг асар их асуудлууд байна. За нийгмийн бүх давхаргыг манай нам сонгуулаар олон судал авч чадах юм бол чадах ёстой олон судал авах юм бол бид нар шийдэх олон асуудлуудыг нийгмийн бүх давхаргатай танднаа. Жишээлбэл бид нар юу гэж бодож байгаа? Өнөөдөр боловсролын салбар мөхлийн ирмэгдэрч байна. Тэгвэл ахмадуудыг буцаагаад энэ боловсролын салбар руу татах боломжийг бид бүрдүүлье гэж бодож байгаа. Хэрмээ тэтгэврийнхэн сургуульд очиод хичээл ном заах юм бол ажлын 6 цагтай бүтэн цалингаар тэнд багшлах эрхийг нэ. Тэрнээс хүмүүсийг тэтгэврт гарсан одоо цаазанд яв гэдэг асуудал тавьж болохгүй шүү дээ. Одоо манай энэ ардын нам арсан нам тэгж ханддаг юм бэл. Тэгтэл яа харахгүй хүний амьдралдаа олж авсан дадлаг туршлага эрдэм ном боловсрол мэрэгжил чинь өхөн хөтлөө тэр хүнтэй байдаг юм билээ. Өнөөдөр Америкийн конгрессийн гишүүд 70-аас 80 насны гишүүд тэнд сууж байна. Өнөөдөр Байден би энэс залуу байхгүй энэ бол харин хөгшин байхгүй гэж мэтгэлцээд байж шүү дээ. Тэгвэл бид нар хүмүүс 50-60 наснд нь тэтгэврт нь хөөж гаргачихад явж өвхөө гэдэг асуудал яриад байгаа. Үгүй ээ. Тэр алчиг үнэтэй ахмадуудаа бид энэ залуучуудаа хүмүүжүүлэх, залуучуудаа мэдлэг боловсролын зузаатах ажилд өргөнөөр дайчилж оруулъя гэж бодож байгаа. Тэгжээс сая улс орон зөв зам руугаа явна. Тийм учраас энэ улс орны хөгжид нийгмийн бүх давхаргыг идэвхтэй оролцуулах тийм хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх гэж та бүгдэд бэлдсэн шүү гэж хэлэх гэсэн. Харин энэний дараа 4 жилийн дараа бид хэлсэн ярьснаа биелүүлэхгүй би намын даргад хариуцлага хүлээх гишүүдтэйгээ бэлэн байна. Тэ. Магадгүй үлцэн амьдралд шорон суухад ч бэлэн байна. Ганцхан энэ улс орныг л хөгжүүлэх тухай маш сайн бодож маш сайн ажиллах хэрэгтэй байнамаа. Тэгээ энэ асуудлыг та бүгдэд бас хэлье гэж бодож байна. Тэ. Мэдээж залуучууд нийгмийн амьдралд хамгийн идэвхтэй оролцох залуучууд байх ёстой шүү дээ. Даанч харамсалтай тариагаа хураана гэхээр ажилчин байдгүй. Ногоогоо хурахаар ажилчин байдгүй. Ноодураа ямаагаа самна гэхээр хүн олддоггүй. Тэ. Гэтэл хоол идээд бааранд ариг тарсан гэхээр би дүүрэн байж идэг. Энэ ч одоо шударга ясан мөн үү биш үү? Бүгдээрээ эргээд бодод үзье л дээ. Тэ. Улаанбаатар хотод орон нутгаас ирж эрдэм ном сурж байгаа асар олон залуучууд байна. Тэгвэл аав ээжих мал жолсон ашиг орлогыг бүгдийг энд хэрэглэж штэ. Тэгээ яагаад ямаага сандах хүн алддаггүй. Яагаад өвөл бэлдээд хадлан өвс бэлтгэх ажилд, малын тэжил бэлтгэх ажилд хүн олдохгүй байгаа юм бэ. Тэгэхээр энэ нийгмийн амьдрал ямар их дээр дургу зөрчилтэй байгаа гэдгийг л бид одоо ухамсарлах хэрэгтэй болчихжээ. Тэгээ энэ бүх асуудал дээр бид нар маш сайн хөтөлбөрүүд бэлтгэсэн байна. 1, 2, 3, 4 гэдэг стратегид 4 жилийн дараа та нарын амьдрал үнцээр суурьаар өөрчлөгдөх ёстой. Энийг бид хүсэж байгаа бүгд найрамдагчид. Мөн энэ хүсэл маань та нарын бүгдээрийн чинь хүсэл байх хэрэгтэй. Тэгжээс сая бид нар хөгжлийн тэр оргилд руу явна гэсэн үг. Зөвхөн бидний хувьд бол энэ жилийн сонгуульд 50% нь хүн дэвшүүлж байгаа. Үнэн дээр нэг талаараа бол шударга иргэдэд бол хөрөн мөнгө байдгүй маа. Их орно гэсэн. Өндөр боловсролтой гэсэн. Зөвхөн цалингаас цалингийн хооронд шударга ажиллаж исэн иргэнд сонгуулаар шоу хийгээд явж идэг хөрөн мөнгө байдгүй л байхгүй та. Тэгвэл бид нар хулгай луурчин дээрэмжтэй айл болохоор ангид энэ улс төрийн ажлыг явуулах гэж маш их хичээж явуулж байгаа. Тийм учраас манай намаас нэр дэвшигч нар маань эгэл жирийн өндөр боловсролтой сэхэтнүүдийн хэсэг. Тийм ээ. Сонгуул болохоор тандгаа хайгаад эхэлдэг. Тэ.
За мэдээч хэрэг надыг бол одоо бүгдээрээ л мэдж байгаа бох. Энэ 20 30 жил. Гэхдээ манай намын жирийн сэхэднүүд мань сонгуульд дэвшлээ. Эднэр бити өөлөөр, бити голоор. Гэхдээ эднэрт олгохдохгүй ганцхан юм бэ та нар. Тэр бол та нарыг хайрлах хайр, эх орно гэсэн сэтгэл зүтгэл. Тэгээд дээр нь боловсрал, эрдэм боловсрал. Өнөөдөр энэ 21-р зуунд тех тусмаа хиймэл оюун ухааны энэ 90 зуун эхэлж байна. Энд бол боловсрал асар чухал орой л үүрэгтэй. Одоо мэдрэмжээр амьдардаг, хоосон сайхан шоунуудаар амьдардаг 90 зуун одоо ингээд дуусч байна. Тийм учраас манай энэ намын нэр дэвшигчдийг бити одоо ад үзээрээ, бити голоор би хэллээш дахин хэлье. Эднэрт бусдад байхгүй нэг зүйл бий. Тэр нь бол ард түмний хайрлах тэр хайр сэтгэл. Тэгээд дээр нь эх орно гэсэн хүмүүжил ёс зүй. Дээр нь өндөр боловсрол мэрэгжил. Игэл жирийн сэхэднүүд юм байна шийднэр маань. Тэгээд хэрвээ миний үзэл бодлыг дэмжиж байгаа бол манай иргэд, манай тойрог дээр дэвшиж байгаа игэл жирийн та нар шиг, та нарын дундаас төрсөн тэр нэр дэвшигчдийн маань дэмжиж өгөөч. Заман дээр нь манай намыг сонгуулаар энэ жил 2 сонгуул өгнө шүү дээ бид нар. Нэр дэвшигчийг нэг сонгох ажилдаа дээр нь намыг сонгох ажилд. Тэгвэл бүгд найрамдах намыг нэг удаа дураад нь харлуулад сонгочор. Тэгээд дараа нь бүгдээрээ сонгуулийн дараа энэ төр улсаа яаж өөрчлөх тухай хамтарч ажиллах тэр өдөр бидний өмнө ирэх баг. Хэрвээ ингэж чадхал юм бол энэ улс орныг бид өөрчилж чадна. За мэдээч хэрэг нөгөө эвч хаацгаа буугаарна гэж. Тэ. Манайх өнөөдөр энэ таталтаар тогтолцоо руу явах юм бол бид нартай энэ хүний эрх дээдлэг арчилсан нөгөө хөгжилтэй орнууд чинь бид нартай харьцаа болж эхэлнэ. Бид нарт санхүүгийн зээл тусламж өгөө болж эхэлнэ. Бид нарт техник технологио шилжүүлж өгөө болно. Бид нарыг дэмжиж боловсрол мэрэгжил ажил хөдөлмөр эрхлэх тэр хөгжилтэй орн тэр боломжуудыг бид нар таана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр олон намын тогтолцоо байх нь зөвөө. Тийм учраас манай иргэд бол ухаантай сонгуул хийх ёстой. Бид сонгуул дээр ухаалаг сонгуул хийцгаая гэж хэлсэн. Тэрийг юу гэж байгаа юм бэ гэдэг ингээд задлаад аваад үз. Ардын нам мэдээж цагааны бүх нөөц боломжийг дайчилж байгаа энэ сонгуульд. Монгол улсын санхүүгийн бүх боломжийг дайчилж байгаа. Тийм учраас бид нар энэ удаагийн сонгуулиар энэ улс төрийн тогтолцоог тэнцвэржүүлэх сонголт байх ёстой. Энийг бид ухаалах гэж байгаа. Бүгд найрамдах намаас бор халдсан ишигч байсан, тугалч байсан дугуулах хэрэгтэй. Тэгвэл бол бид нэг бүлэг байгуулж энэ улс төрийн давцан дээр энэ төр барьж байгаа намуудтай хамтарч ажиллах. Тэднэр дээр сөргөлдөх тэр боломжуудыг олж авах. Төр засгийн үйл хэргийг нээлттэй ил тод болох тэр боломжуудыг бид нар тэгжээж л бий болгох чадна. Тийм учраас заавал 126 хүн дэвшүүлэх шаардлагагүй нэ шүү дээ. Тэгэхээр манай нэг нэр дэвшигч нар бөгөөд намыг дугуулах юм бол бид нэг 50 хүн оруулчих л да. Яга болохгүй гэж. Тэ. Яагаад? Өнгөрсөн 33 жил ардын намд өглөө, арцсан намд өглөө эднэр маань хамтран засаг төрөө байгууллаа. Төрийн эрхийг эднэр л дангаар авсан шүү дээ. Биднээс энэ төр засагт бий болоод байгаа энэ хөгжлийн садаа болоод байгаа зүйлүүдийг биднээс бол хайхад хэрэггүй баха. Энэ төрийн эрх өржсөн 2 намаас л энийг хайх хэрэгтэй. Тэ. Тэгээд өнөөдөртөө сонгуул болохоор жоохон юмд хуурдах, хоосон үгэнд хуурдах. Энэ молиг өнгөлдөг ажилд бити автаарай гэж уриалгасан иргэдийг. Зүгээр л өөрсдийнхөө яг бодож сонсноор сонгуулаа өгөх хэрэгтэй. Хэн нэгэн хүний ятгалаханд автаж болохгүй. Ялангуяа дүүрэг тойргийн, аймгийн, сумын хэсэг хороодын дарга нар эдний үгэнд бүрч орохгүй байх хэрэгтэй. Одоо өнөөдөр хэсэг хороодын дарга нар төрийн эрх барьж байгаа намуудын
маш их хэрэг явж байна. Маш их одоо ийшээ хятад руу амрааж байна эднэрийг. Өөрөөр хэлбэл эднэрийг худалдаж авч байна. Тэг. Тэгээ эднэрээр дамжуулаад та нарын толгойг угаах гэж эднэрийг бэлтэж байгаа хэрэг. Тийм учраас энэ хэсэг хоруудын дарга нарт та нар хурдж болохгүй, мөн эднэрт хэн саналаа өгөх үү гэдгээ хэлэхгүйгээр сонгуулаа өгөх хэрэгтэй. Тэгэхгүй та хэнд өгөх гэж саналаа. Та яаж өгөх гэж нэгэ таныг ятгах эхлэн наадулж байна. Тийм учраас битгий хэлээрэй. Хэлсэн ч худлаа яриарай. Тэгжээ сонгуулаа өгвөл та үнэн зөвийг гүйцэнэ гэж бодох хэрэгтэй байна. Бид чинь тойрог дээр дөрвөлээд ирж байгаа шүү дээ. Жингэлтэй Сүхбаатар манайх бүх тойрог дээр хүмүүс тавьж байгаа. Манай Батбаяр байна. Төмөрбаатар байна. Тэгээд эднэрийн маань сайн дэмжмээр байна. Жаргал сайхныг л дэмжиж байгаа бол бид нарыг багаар нь дэмжих хэрэгтэй. Тэ би нэг удаа улсын хурлд гав ганцаараа орж үзье. Тэ миний хувьд бол тэр 4 жил борив бокс хийхгүй ажилласан он жилүүд байсан. Борив бокс хийхгүй тэнцэлдэний он жилүүд байсан. Гав ганцаараа. Одоо багаар нэг оруулчих гүмүү гэж хэлэх гэсэн би. Яагаад болохгүй гэж. Ид чидийг хэн бий болгодог юм? Магадгүй та нар үлгэрийн кинонууд үздэг. Өнөөдөр бурхан ч гэсэн ид чидийг бий болгож чадаагүй л байгаа шүү дээ. Өнөөдөр ганцхан ид чидийг хэн бий болгосон энэ ертөнцийн энэ дэлхийн ертөнцийн хүн өөрөө энэ ид чидийг бий болгодог. Тийм учраас энэ ид чидтэй энэ сонгуулийг ухаалгаар та нар хийх ёстой. За магадгүй манай штабд сонгуулаа өгсөн иргэд хэн саналаа өгсөн бэ гэдгийг сонгуулийн дараа биднэрт аль биесээр мэдээлж болно. Бид нар баркод хаягуудаа, мэйл хаягуудаа бүгдийг өгнө. Бидний сонгуулийг үнэн шударгаар хийж чадчихна уу юу? Та нарын явуулсан тэр мэдээтэй чинь сонгуулийн аль биесны дүнтэй харьцуулж гарах гэж тэгж байгаа. Ингэснээр та бидний сонгуулийг хэн нэгэн хэзээ нэгэн цагт луурдахыг бид нар даслан зогсохыг хүсэж ухаалаг сонгуул гэж бид нэр өгч энэ сонгуулийг хийж байгаамаа гэж хэлэх гэсэн. Ингээ бүгдээрэнд нь сонгуульд нь маш их амжилт хүсье. Монголчууд бид ер нь уг нь хэмэрлэг артам аргагүй шүү дээ. Бид чинь хаадын өрсад монгол хүн байглаасаа авьяаслаг. Гэхдээ нэгэн улс төр эдийн засгийн амьдралаа дагаад бид нар хамгийн хариуцлагагүй артан болж ирсэн. Энээсээ болоод бид тэр хаадын үрс хад гэдгийг алдах хэмжээнд хүрчээд байж байна. Тийм учраас та бид нарыг дэмжиж чадах юм бол намын ялангуяа жаргал сайхныг дэмжиж байгаа бол нэр дэвшигч нарын гол чиглэлгүй зөвөр автоматар дугуулж үз. Тэгжил чадах юм бол энэ 33 жил гарсан ялзар завхарлаас бид салган тавагддаг. Тэгээ ялзар завхарлыг ярихгүй салгаад бид цаашаа хөгжил дэвшил хүмүүсийг ядуурлаас яаж гаргах вэ? Хүмүүс яаж өндөр эрдэм боловсралтай болох вэ залуучуудаа? Яаж эрүүл чирэг урт удаан насалдаг болох вэ тухай бид илүү ихийг ярих болно. Илүү ихийг хийж бүтээе гэж бодож байгаа. Тэ өнгөрсөн 8 жил бид юу ярьсан? Зөвхөн гулгаал өөр дээр нь л ярьлаа шүү дээ. Бид хөгжил дэвшлиг ярьж чадвуу олигтой. Тэрнийхээ асуудлыг шийдэж чадвуу. Бид хүмүүнээ ядуурлаас гаргаж чадвуу. Хүмүүсээ бид нар энэ янз бүрийн хор тавдар халдвар төвчин энэ нялхас үр хүүхдээ энэ айхтар өвчнүүдээс салгаж чадвуу. Урдсан сэргийлж чадвуу гэд. Энэ бүх зүйлүүдийг бодох хэрэгтэй юм билээ. Тэгээд ганц жаргал сайхан намын дараа ганцаараа санаа зовоод энэ асуудлыг бол шийдэхгүй. Та бид бүгд нэг хүн шиг байж чадаад нэг л доктор чадах юм бол бид нар энэ асуудлуудыг бүрэн шийднэ гэж хэлэх гэсэн. Миний хувьд иргэн жаргал сайхан хэзээ ч эх орныхоо эсрэг явж байгаагүй. Хэзээ ч иргэдээ хуурам эхэлж худлаа энэ улс төрийн амал дүүрэг өгж байгаагүй. Амлсан ярьсан нь бол улс төрч хүн биелүүлдэг байж улс төрч байх ёстой. Тэгж боддгоо. Тэгээд өнгөрсөн үйлдэлүүдийн та бүгд түүх намтрын миний надтай холбогдолтой бүх Facebook,
Twitter, YouTube гэсэн каналууд дээр интернетээр ороод үзээрэй. Юу биелэгдэж юу, юу чадчих юу, юу хүсэж байгаа. Бүгдийг тэнд би маш тодорхой ярьсан байна. Сандаа зөв сурахгүй өөрсдөө л хөрн өөрсдөө улам ядуурна, улам хоосон болно. Манай компани тэр хөгжлийн банкнд дансч байхгүй тэр банктай харьцаж үзье. Яагаад залуучуудыг ажилтаа болгох, ажлын байртаа болгох, өндөр орлоготой болгох гэж байна. Өнөөдөр бүх юм смарт, бүх юм AI хэмэл оюун ухаан төвшөлдөж байна. Бид бол хамгийн ухаан алга нийгмийн эдийн засгийн улс төрийн бодлогыг явуулна.